Монгол орны ховор амьтад шивэрг гүлмэр Монгол улсын улаан номонд ховор зүйл хэмээх англиар орсон бөгөөд дөрвөн мөчөндөө хумстай хичээнээс дөрвөн сард гардаг. Амьдрах орчин болох ус намаг хатаж усан орчин зэрэг бохирчноос болж тоотлого нь хумстаж байгаа. Модны мэлхий ховор зүйл хөлийн хурууны үзүүртэй хөглөхтэй түүгээрээ модонд наалдаж явдаг. Зөвхөн амьд амьтдаар хооллдог байна. Монгол бүхэн цагт 80-аас 90 км хатардаг бөгөөд хурдлахаараа хошуугаа доошлуулж нуруугаа бүхэлэн хатардаг учраас Монгол бүхэн гэж нэрлэжээ. Монгол улсын улаан номонд нэг ховор унган зүйлээр орсон бөгөөд 80-аас 90 төрлийн угамлаар хооллдог. Экосистемд ямар ч хор хөнөөлгүй дэлхийн дөрвөн улсад тархалтай байдаг бөгөөд Монголд 2 зүйлийн бүхэн тархсан байдаг. Бадан хөдөр нэн ховор зүйл хангалтаас болж ховордсон бөгөөд 50 гаруй сая жилийн өмнөөс амьдарч эхэлсэн. Аюул тохиолдсон үед эсрэх юм уу уйлах мэт дуугардаг. Жилийн 4 улиралд өнгөө сольдог бөгөөд бараг унтдаггүй амьтан. Зэгсний зэрлэг гахай ховор зүйл тоо толгой хомсдох болсон шалтгаан нь хулгайн ан гал төмөр бут цүгийг нь бэлтгэн ашиглах зэрэгс болж тоо толгой нь хомсдохоос гадна нутгаасаа дайцсан гахайг чон нохой барьж идэх эсвэл турж өгөх зэргээр тоо толгой нь багасдаг байна. Үр төлөө 3 сар тээдэг бөгөөд 2 соёон гутх шиг хурц. Монгол хулан адуу ховор зүйл хулан гэдэг нь төрөг үгнээс гаралтай бөгөөд хулан байгаа газар усч бий гэж монголчууд ярьдаг. Тоотлого хомсдох болсон шалтгаан нь хууль бус ан агнуур байгальтай унаг дагыг нь чон барьж ороохоос гадна цас их дээжил бэлчээрийн хомсдолд орсноос болж хорогддог. Дэлхийн анхны улаан номоос Монгол орноос бүртгэгдсэн 3 амьтдын нэг юм аа. Шарнад цовөр нэн ховор зүйл саарл чамнаас жижиг үнэгнээс том биетэй 1969 онд өмнө говь зөөлөн ууланд хавханд орсон Монголд байдгийг батлах сүүлийн баталгаа болж дэлхийн хэмжээнд бүрэн устсан хэмээн тооцож байсан энэ чон 2015 онд камерт бичигдэн үлджээ. Цагаан сүлт нөмрөг бүгд ховор зүйл нас бий гүйцэн байтугай хүрэн хошуу хар сүлт цагаан загсаар хооллдог бөгөөд далавчны дэлгэц метр 80-аас 2 метр 44 хүрдэг. Хамгийн урттай 25 настай. Шоо яна. Нүүдлийн шоо боловч зарим нь Монгол оронд үйлчдэг. Загстай нуураар түгээмэл ажилладаг гэжээ. Давжаа алаг дааг нэн ховор зүйл бөгөөд алаг даагны төрлөөсөө хамгийн жижиг нь цөл болон заримдаг цөлд амьдардаг. Өдрийн цагаар нөхөө бүгэлдэг бөгөөд устдах аюулд орсон зүйл юм. Азийн цууцал ховор зүйл Монголд үрждэг боловч жилээс жилд олж харах нь цөөрсөөр байна гэж судлаачид үздэг. Иргэн шуу бөгөөд 5 сарын эхээс 6 сарын их хүртэл Монгол нүүж ирээд 8 сард буцаж Азийн орнууд руу нүүн шилждэг. Хавтгай тэмээ нэг ховор зүйл биеийн галбар гэрийн 2 бөхтөө тэмээтэй
төстэй боловч гойлог бүх жижиг шовгор үргэлж босоо уруул нингэн гихмит шинжээрээ ялгаатай төв дунд Азийн говь цөл тархацтай ооч ёл ховор зүйл өндөрлөг уулархаг газар амьдрна идэж тижэл 85-аас 92 нас эзэлдэг том хэмжээтэй ясыг 100-аас 150 м өндрөөс унгааж хагалж иддэг далавчаа дэлгэхэд 3 м орчим болдог бөгөөд 40 гаруй жил насалдаг дорнын сармаахай Монголд 12 зүйл гар далавчтан байдгаас Монгол Улсын улаан намд ховор зүйлээр орсон гар далавчтны нэг юм. Дэлхийн тархацын хамгийн баруун зах хязгаар нь Монголд байдаг. 2 зулцаг төрүүлж 1 сар орчим хөөлдөг. Энэ үед эр сармаахай нь тусдаа амьдардаг. Маззалай баавгай нэн ховор үлдвэр зүйл бөгөөд устдах аюулд орсон эмтэн юм. Ерөнхий төрх айн хүрэн баавгатай адил боловч биеэр бага холимог хоолтой говьд амьдардаг эмтэн тоотлогоо хомсдох болсон шалтгаан нь хулгайн ан хоргодож үрлэх ичээлэх орчны хулс утан шувын ширэнгийг хадах хүн мал суурших зэргээр химийн амьдралыг нь өөрчилснөөс өргөн дайжиж ховдож байгаа. Хандгай нэн ховор зүйл 1-2 тодол төрүүлнэ. Орооны үед минж 1-2 сүнс дагдаг. Орооноос бусад үед минж ганцаар амьдардаг бөгөөд байршил нутаг тэжээвэр халиун буг бор гөрөөс зэрлэг гахаатаа давхцдаг. Чон төл залуу хандгааг барьж идгээс гадна ялангуяа цас ихтэй үл бие гүйцсэн ир энийг хорон мөн хулгайн агнаас болж устдах аюулд орж байгаа юм. Цоохор ирвэс нэн ховор зүйл өөрөөр цасны ирвэс гэж нэрлэдэг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явхад жингээ жигд хуйлахад хэрэгтэй. Нэг харайлтаар 6 м ба түүнээс хол харайдаг. Идэж тэжээл болдог. Уулын туурантан зүрж гэрийн малын таатлага өсөж байршил нутгийн төрж орсноос цоохор ирвэс малаар хооллох нь ихссэн байна.